За төсвийн төсөөлөл төсвийн өрөөний мэдэгдэл бол үндсэндээ энэ бүрэн эрхээ хугацаанд ирэх 2026, 27, 28 онуудад улс орон айл өрхийн аж ахуй нэгжийн амьдрал ах ямар байх юм бэ гэдгийг төсөөлж тооцоолж гаргасан эдийн засгийн бодлогын баримтчиг. Энийг харж аж ахуй нэгжүүд хувийн хвшлийнхэн үйл ажиллагаа бизнесээ төлөвлөх ёстой. Тэгээ энэ төсөөллийг харахаар ерөөсөө 9 үндсэн үзүүлэлт байгаа. Тэгээ дотоодын бүтээгдэхүүн өсөж байгаа үнэн, улсын төсвийн орлого өсөж байгаа нь үнэн, орлогоо дагаад зарлагаанаас өсөж байгаа нь үнэн. За нэг үеэ бодоход бас өнгөрсөн парламент засгийн газар чинь харин өнгөрсөн 4 жил ковидын үеийн 14.5% дотоодын инфляцийг өсөлтийг бууруулж нэг оронтой тоон руу оруулж чадсан шүү. Өнөөдөр зүгээр бараг 9-10 руу орж байгаа инфляц 6-7-оос өсөөд эргээд энэ бүр эрхээ хугацаанд эргээд өсөж байгаа. Та бүхний энэ тооцоолоос харахаар 3 дээр байгаа 2 дээр байгаа хэрэглээний үнийн өсөлтийн түвшин. Энэ л ганц худлаа тоо байна гэж би харах гэдэг. 26 онд 7% байна. Эдийн засгийн хэрэглээний үнийн өсөлт. 27 он 6.4, 28 он 6%. Энэ тоо баримтуудыг юунд ямар тооцоо судалгаанд үндэслэж гаргасан юм бэ? Өнөөдөр Монгол улсад бараа бүтээгдэхүүний үн буурж байгаа асуудал байгаа юу? Өдрөөр бараа бүтээгдэхүүний үн 5-10 цасаар өсөж байгаа шүү дээ. Гэтэл бид бүхний энд ярьж байгаа тооцоо судалгаа бодлогын баримтчиг болохоор инфляцийг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг 7% хүргэн 26 онд. Тэгээ 6.4 хүргэн 27 онд, 28 он 6% хүргэн гэдэг ингээд эн чинь өөрөө амьдралтай нийцж гэнэ үгүй юу? Монголд ер нь бараа бүтээгдэхүүн буурж исэн тохиолдол байдгүй. Гэтэл бодлогын баримтчиг дээр бид нэр хувь-хуваар бууруулж шít. Тэгэхээр энэ юу нь ямар тооцоо судалгаанд үндэслэж ингэж хэрэглээний үнийн өсөлтийг ингэж тооцож гаргаж ирж байгаа юм бэ? Хэрэглээний үнийн өсөлт гэдэг бол ерөөсөө иргэн хүний дэлгүүр хоршоонд ороод худалдан авалтын тэр тор сагсаар л хэмжигдэн шүү дээ. 1000 дотоодын нийт бүтээгдэхүүн өсөөд 1000 төсвийн орлого өсөөд иргэн хүний амжиргааны түвшин нэмэгдэхгүй бол тэр 1000 өссөний хэрэг гэж юу байх юм бэ? Гадаа гудамжинд гараад иргэдээс та бүхний амьдрал ах уу ямар байна гэж асуувал сайн гэж хэлэх хүн хэр байгаа бол? Бараа бүтээгдэхүүн нь буурж байгаа юу гэж асуувал юу гэж хариулах бол? Тэгэхээр бидний энэ ярьж байгаа бодлогын баримтчиг чинь амьдралтай хэр нийцж байгаа юм бэ? Ямар тооцоо судалгаанд тулгуурлаж хийгээд байгаа юм бэ? Ядаж энэ хэрэглээний үнийн өсөлтийн түвшингөө зөв бодтой тооцоолж оруулж ирж болдгоо юм уу? Та бүхний гаргаснаар бол хэрэглээний үнийн өсөлтийг бууруулах нь л дээ. 26 онд, 27 онд, 28 онд бараа бүтээгдэхүүнөө дагаад буурна гэсэн үг шүү дээ. Энэ тооцоолоор чинь. Ингэж чадах юм уу? Энэ дээр төсвийн доктортой байдлын зөвлөл юу гэж үзэж байгаа юм? Ямар санал өгсөн юм? Төсвийн доктортой байдлын зөвлөл энэ төсөөлөлд хэрхэн саналаа ирүүлсэн юм? Бид нар бол юмны үн буулгана гэдэг тоо биш шүү дээ. Харин 7% өсөх юм байна л гэж. 27 онд дахиад 6% өсөх юм байна гэж байгаа юм. Тэгэхээр өсөлтийг нь 7% дотор хязгаарлах боломжийн тухайд л бид нар ажиллая гэж байгаа. 7% дотор хязгаарлахын тулд бид яах вэ гэвэл мөнгөний элбэг тараалт нийлүүлэлтэн дээр таталттай явнаа. Төгрөгчин гадуур их элбэгсгээр л 24 онд жишээлбэл сонгуул боллоо, мангар их мөнгө гадагшаа зах руу нийлүүллээ, мангар их зардал гаргалаа. Үр дүнд юу болсон? Бараа өссөн, импорт нэмэгдсэн. Бид валюта алдсан. Тийм учраас энэ үзэгдэл нь өөрөө манад байгаа үзэгдэл өөрөө ямар нэгэн техникийн саатлаас болоод үн өсөд байгаа юм алга байна. Үзэгдэл нь хоёр шалтгаан байна үндсэн. Нэг нь хүмүүс мөнгөтэй болохоор дагаад манай худалдаачид бараагаа үнэ нэмээд нэг. Хоёр дахь нь бол За гол нэрийн
бүтээгдэхүүн гэж дотоодын бүтээгдэхүүний 3%-аас дээш орлого төвлөрүүлдэг. Тийм манай экспортын бүтээгдэхүүнүүдийг хэлдэг. За тэрэн дээр манай одоогоор бол нүүрс зэс 2 л байгаа юм. За өөр бүтээгдэхүүнүүд бол энэ босхийг давдаггүй. За тэгэхээр энэний гол аргачлалыг бол бид одоо 10 жилийн өмнө олон улсын валютын сан дэлхийн банкны одоо зөвлөмжөөр тухайн үед мөн одоо бас хөтөлбөрт хамрагдж байсан тэр асуудлууд дотор энэ бас орж исэн юм төлөвлөлтөн дотор. Тэр нь юу вэ гэхээр энэ хоёр бүтээгдэхүүн дээр өнгөрсөн 20 жил, тухайн жил, дараагийн 3 жилгээд нийт 24 жилийн дунджаар үнийг нь авдаг. Өөрөөр хэлбэл 1-2 жилийн хэд их тийм хэл бэлслээс одоо цэвэрлэгээ гэсэн үг төсөөллүүдээ. Тийм учраас одоо аль болох хамгийн эрсдэл багтаагаар нь ингэж тооцдог ийм аргачлалтай. За энийг одоо нэг эргэж энэ аргачлалаа харъя гэдэг төсвийн доктортой байдлын зөвлөлөөс ийм санал ирж байсан. Тэгэхээр төсвийн доктортой байдлын зөвлөлөөс энэ дээр нэлээд шөө ямар саналаар яаж өөрчлөх ийм бодол төлөвлөлт байгаагийн илүү сайн хариулт өгчүүлэх зүгээр байна. За ханшин дээр асууж байна. Тэгэхээр энэ ханшны асуудал бол манай гадаад худалдааны эдийн засгт ийм улсын хувьд бол их савлгаатай байдаг. За тэгэхээр ханш хөдөлж нэгдвэл гадаад худалдаа, за валютын нөөц, төлбөрийн тэнцэлтэй холбоотой асуудал. За тэгэхээр богино хугацаанд бол бид одоо экспортын дээр онцгой анхаарах ёстой. Да дунд урт хугацаанд мэдээж одоо гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл дээр онцгой анхаарах ёстой. Төлбөрийн тэнцлийн хувьд бол бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үйлдвэрлэгч улс л болох ёстой. Худалдааны эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засаг руу шилжих ёстой. За ингийн тулд бид энэ одоо 14 мега төслөл бид ярьж одоо төлөвлөж байгаа. За энэ 14 мега төслийг хийгээд тэгвэл бид олон хязгаарлалтаас гарах юм байна. Өнгөрсөн 4 жилийн хувьд бол бид шин сэргэлтийн бодлого за энэ одоо шилжээд энэ 14 мега төсөл рүү орсон. За тэгжээж бид одоо төлбөрийн тэнцэл маань үйлдвэрлэгч улсын за гадаад худалдаа энэ одоо түүхэн эдүүдийн үнийн савлгаанаас одоо үл хамаарсан эрсдэл одоо багтаа ийм одоо эдийн засгийн төлөвлөлт рүү шилжиж орох ёстой. Энэ бол төсвийн өрөөнд дээр орж ирж байгаа бидний одоо зорилттой төвшин шүү. Тэрнээс бод гүйцэтгэл бол биш. Мөнгөний бодлого жишээ нь орж ирэхдээ 5 дээр нэмэх хасах 2 гэдэг инфляцийн зорилтод бидний онцлог төвшин маань тэр юм аа. Тэрлүү бид бүх бодлогын хэрэгслүүдэд чиглүүлнэ гэдгийг олон нийтэд хувийн хвшилт хөрөнгө оруулагч нарт зарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүлээлтийг энэгээр дамжуулж удирдана гэсэн үг. Хэрвээ бид нар 10 нэмэх хасах 2-ыг л оруулчих юм бол хүлээлт тэрлүүгөө яваад бүх юм тэрлүүгөө явчихна. Тийм учраас бид нар аль болох нам дор ийм зорилттой төвшнөрөөгөө мөнгөний бодлогооч төр, төсвийн бодлогооч төр, хөрөнгө оруулалтын бодлогооч төр ингээд чиглүүлэн за энийг одоо олон нийтэд ялангуяа хувийн хвшил хөрөнгө оруулагч нарт ил тодорхой одоо бодлогоо танилцуулж байгаа л ийм л төвшин юм л та. Тэрнээс биш бидэд 7-д хүрчих байх, 6.4-д хүрчих байх, 6-д хүрчих байх гэдэг тийм зүйл бол биш. Та нар маань асуусан асуултанд бас сайхан хариулах юм аа. Албан тушаалтнууд, сайд нар зөвөр аргалаад өнгөрөх юм. Гэхдээ тэгээд ийм хүрэх зорилттой төвшөнд ингэж хүрэхгүй бол ямар юмны ингэж баталж ингэж батлах ёстой энэ хуулийг. Бууруулах биш одоо зүгээр 7%-аар өсөх юм а гэж хариулж ийм утгагүй хариулт өгж болохгүй шүү дээ. Одоо байгаа 8.6%-ыг инфляцийн өсөлтийг 7% төргөн гэж ингэж 2%-аар бууруулах юм байна гэж ингэж ойлгосон шүү дээ. Гэтэл нөгөө талаас нь ингээд аргалаад тайлбарладаг боё л да та бүхэн. Ямар цэцэрлэг сургуулийн хүүхдүүд нь малж байгаа биш. Та бүхэн гудамжинд гараад харал да. Дэлгүүр хоршоогоор явуул да. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн чинь буурж байгаа юм уу? Тэр 2-3 мянган бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дунджаар авдаг гэдэг тэр яамныхын чинь хилээд байна шүү дээ. Тэгэд үнний буурсан бараа энэ үнийн өсөлт бол одоо сүүлийн 2 жилийн хугацаанд явж байгаа өсөлтийг хүмүүс их тодорхой анзаарч байгаа. Юу анзаарэгдэж байгаа вэ гэхээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхээр үн бол өсдөг юм байна. Хэрэгцээ нь нэмэгдээд, эрэлт нь нэмэгдээд, эрэлт нь тодорхой болчихоор бол үн өсдөг юм байна гэдгийг бол бүгдээрээ харж байгаа. Импортын хэмжээч гэсэн энийгээ дагаад нэмэгдчихсэн юм байл. Бид нар бол жишээлбэл 24 оны импортын өсөлт бол 26% байсан шүү дээ. Тэгээ 26% өсөлтийн импорттой улс одоо 25 онд бол 10% өсөлт байна уу гэж харж байгаа. Энээс бага хуваар импортыг бид нар одоо хязгаарлах тухайд бол онцгойлон бас бодлого барих учиртай. Ингэжээж бид нар үнийн өсөлтийг валютын ханшийн тогтвортой байдлыг бол цаашаа хадгалж явна.
Жишээлбэл одоо дарханд ямар нэгэн байдлаар хүн болоод тодорхой яам тамгын газар очиход л тэнд байгаа орон сууцны үн өсөж байгаа шүү дээ. Ийм байдлаар энэ юу хэлж яах вэ гэхээр худалдаа авах чинь чадaltaа болох тусмал нөгөө талдаа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөөд байдаг нэг ийм зүйл байгаа. Ер нь бид нар яг ямар бараа хаанаас аваад Монгол улсад хэдээр зараад байгаа тухай бүрэн хэмжээний судалгаа хийж байгаа. Бүрэн хэмжээний судалгаа. Төсөв өөрөө яг энэ үнийг өсгөдөг гол хэрэгсэл болж байна гэдэг тантай бол санал нэг байна. Тийм учраас бол төсвийн худалдаа авалтыг хэрхэн тэр 1000 дахин 100 дахин өссөн үнээр биш хийх вэ гэдэг асуудал байна. Жишээлбэл маск 50 төгрөг байна. Ирээнд. Манад 500 төгрөг байна. 100 төгрөгөөр авсан маска манайхан 1000 төгрөгөөр шахаж байна. Эмнэлгийн ор тэнд ямар үнэтэй байна, манад ямар үнэтэй байна. Бүх харьцуултыг манай яам хийж байгаа. Тэгэхээр одоо төсвийн худалдаа авалтыг бид нар хэрхэн одоо хямд үнээр хийх вэ? Энэ худалдаа авалт хямд явах юм бол нөгөө эрэлт талынхаа зохицуултыг бид нар хийж чадах юм бол үнийн өсөлт бол тогтвортой байх. Ийм бололцоо бол байна. Тийм учраас урсгал зардлыг бууруулахдаа бид нар энэ үнийн зохицуулалт худалдаа авалтын хэлбэрээ харж иж дамын 8-8-аас салж иж хийнэ гэдэг ийм зорилтоор ажиллаж байгаа. Яг энэ хүрээндээ бид нар цахим засаглалаа илүү төвлөржүүлнэ. Ингэж чадах юм бол бид нар төрийн албаныхаа тоог цөөлнө. За цөөлсөн төрийн албан хаагчид дээр хийх программыг та санал болгож байна. Энтэй санал нэг байна. Энэ дээр тодорхой програм хэрэгжүүлнэ. Дээр нь тэр жидүү зээл бид нар одоо энэ банкудаар зээл өгүүлээд тэрнийхэн хүү болоод даатгал дээр ажиллаж байгаа нь айгүй сайн хувилбар болсон. Маш сайн хувилбар энэ. Тэр нь бол эдийн засаг өсгөж тодорхой төвшөнд хүрэхгүй бол энэ баялагын хараалаас бид нар гарахгүй мөлий. Тийм учраас бол тэр 10,000 долларын зорилтынхаа ард хэдүүлээ зөрөгтэй гарнаа. Гарах хэрэгтэй. Ингэж бас нэг зураг харагдана. 10,000 доллар түрээд эхлэхээр ерөнхийдөө бүтээмж их өндөр болдог. Нэмэн өртөг шингэж эхэлдэг. Нэмэн өртөг шингээд эхлэхээр ажлын байр дээр байгаа хүний орлого нэмэгддэг. Ер нь эдийн засгийн хүртээмжийг хэдүүлээ нэг зүйл дээр л ойлгох хэрэгтэй. Ажил хийж байгаа хүн, ажил эрхэлж байгаа хүн тэр хүртээмжийг хүртэнэ. Ажил хийхгүй зүгээр байгаа хүмүүст бол эдийн засгийн хүртээмж гэдэг ойлголт угаасаа байхгүй. Тийм учраас бол энэ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого нь өөрөө боловсралтай холбоотой гэж Галбадрах гишүүн хэлсэнтэй бол би санал нэг байна. Батбаатар даргын хэлж байгаа энэ ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх хүний нөөцийн бодлогын шинжилгээ явуулах гэдэгтээ бол санал нэг байна. Ингэжээж бид нар бол хүртээмжийг одоо хэдүүлээ нэг юм буруу яриад байгаа нь зүгээр байгаа хүн болгонд ингээд нэг мөнгө хуваагдаж очих юм шигээр төсөөлж байгаа төсөөлөл бас ингээд нийгэмд олон нийтээс харагдаад байна. Үгүй. Ажил хийж байгаа хүмүүс хамгийн их шимийг хүртэх ёстой. Гол нь тэр улсуудын цалин, цав, амьдралд нь хүрдэг байх, орлого нь нэмэгдэх гэдэг тал дээр бодлого гаргахад хүртээмж үнэлгээ. Нэмэн өртөг, үнэлэм сайжрахын тулд боловсрал, нарийн мэрэгшил, одоо мэрэгжил нь мэрэгшил, тэгээд өндөр технологи. Ийм л одоо уялдаа холбоотой явах юм гэдгийг хэлье, баярлалаа.